Валют эдийн засгийн тогтолцооны тухай ойлголт бүгдтэй харийнх. Бараа үйлчлэгээний үндэс нь мөнгөн дүнгээр хэмжигддэггүй. Харин хүний хэрэгцээ, хүсэл тэмүүллээр хэмжигддэг ертөнцийг төсөөлөд үзтээ. Яг л 90-ад онд дэлгүүрүүдэд худалдагчгүй мөнгөөр худалдаа авалт хийдгүү болно гэж пропаганда хийдэг байсантай адил. Энэхүү таамаглалуудыг бичлэхээрээ бид нийгэм баялагын өрөмтлөөс эхлүүлээд баялагын тэгш хуваарлалт, хамтын сайн сайхан, хамтын ажиллагааны мэдрэмжийг бий болгоход анхаарлаа хандуулах болно. Ийм парадигм нь хүмүүсийн харилцан үйлчлэл, засаглал, хөгжил дэвшлийн үндсэн бүтцийг өөрчлөх боломжтой. Валютгүй эдийн засаггүй нийгмийн гол цөм нь нөөцийг худалдан авах чадвараас илүү хэрэгцээнд тулгуурлан хуваарлах зарчим байна. Хүн бүр хүний үндсэн хэрэгцээ болох хоол хүнс, орон байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг зайлшгүй шаардлагатай бараа үйлчлэгийг хүртээмжийн саатгүй авах тогтолцоог цогцлохоос эхэлнэ. Энэ нь хүн ам зүй, газар зүүн байрлал, байгаль орчин тогтвортой байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан нөөцийг үр ашигтай тэгш хуваарлах хамтын хүчин чармаалтыг шаардна. Нээс банк ус санхүүгийн байгууллага нь автомашин үйл хөдлөх дугаар барьцаасан зээлээ урт хугацаа хүний уян хатан нөхцөлтөөр өдөр бүр олгож байна. Яагаад заавал нээст гэж үү? Учир нь та эрсдэлгүй, найдвартай зээлийн үйлчлэгийг хүсэж байвал таны очиж үзэх ёстой газруудын нэг нь яалтчгүй нээст банк ус санхүүгийн байгууллага юм. Холбогдох утасны дугаар нь 94-ийг 6077, 94-ийг 6077. Мөнгөний үнцнийг хязгаарлалтгүйгээр баялаг хөрөмтлүүлэх, материалын эд хөрөнгө олох хүсэл эрмэлзэл нь хүний зан үйлийн хөдөлгөгч хөвч байхаа болно. Үүний оронд хувийн өсөлт, нийгэмд оруулсан хувь нэмэр, утга учиртай харилцаа зэрэг дотоод хүчин зүйлсээр хувь хүмүүс урам зориг авах болно. Энэхүү үнд зүйлсийн өөрчлөлт нь хүмүүс санхүүгийн ашиг сонирхлын төлөө өрсөлдөхийн оронд хүсэл тэмүүлэлтэд хөтлөгдөн нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулснаар сэтгэл ханамжийг олж авдаг илүү эв найртай сэтгэл хангалуун орчхойг бий болгож чадна. Валютгүй эдийн засгийн нийгэмд ажил хөдөлмөрийн динамикч өөрчлөгдөнө. Хөдөлмөр эрхлэлтийн ашигын зорилгод хөдөлгөхөөс илүү нийгэмд бодиттой хувь нэмэр оруулах зарчмаар зохион байгуулна. Хүмүүс өөрсдийн ур чадвар, сонирхол, нийгмийн хэрэгцээнд нийцсэн ажилд оролцож илүү сэтгэл ханамжтай, зорилготой ажиллах хүчийг бий болгоно. Түүнчлэн ажил гэсэн ойлголт нь бүтээлч, эрэл хайгуул, асран халамжлах, олон нийтийн үйлчлэгээ, насан туршийн суралцах зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамрахын тулд өргөжин тэлж болно. Ийм нийгэмдх засаглал нь иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ил тод хариуцлагатай байх зарчмуудыг баримтлана. Эдийн засгийн ялгаа нь баялагын хөрөмтлөл нь чухал хүчин зүйл байгаа байсан тул засаглалын анхаарал нийгэм байгаль орчин ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Тогтвортой байдал нийгмийн шударга ёс бүх иргэдийн сайн сайхан байдлыг дэмжих бодлогыг боловсруулж, эрх мэдлийг тэгш хуваарлах шийдвэр гаргах үйл явц нь олон талын дуу хоолойг сонсох механизмыг бий болгоно. Валют эдийн засгийн нийгэмд шийдэх гол зорилтуудаас дурдвал тэгш бус байдал, мүлжлэг, нөөцийн хөрөмтлийн тогтолцоог даван толгой явуулгамаа. Энэ оюун ухаан, үнд зүйл, зан үйлийн хамтын өршөлтөнд нөөцийн менежмент, хуваарлтын шинэлэг стратегийг шаарддаг. Боловсрол, мэдлэг нь хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нөөцийн хариуцлагатай удирдах соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв. Дүгнэлт хэлэхэд валютгүй эдийн засгийн тогтолцоогүй нийгэм гэсэн ойлголт нь хувийн зохион байгуулалт, харилцан үйлчлэлийн талаарх сэтгэн бодох уу, алсын харааг бидэнд үлдээлээ. Хэдийгээр энэ томоохон сорил эдэртэй асуудлуудыг дагуулдагч ийм парадигм нь хүний сайн сайхан байдлыг нэн тэргүүн тавьж, тогтвортой туршлагыг сурталчилж, илүү тэгш энэрэнгүй ертөнцийг бий болгох боломжтой юм. Гэхдээ та хүн социализмтай илүү дөхөхүйц сонсогдож байж болох юм. Тийм ч биш юм. Энэ нь биднийг нийгэм эдийн засгаа хэрхэн яаж зохион байгуулах өөр аргуудыг төсөөлөн ботход илүү түлхц болж өгч бидний одоогийн тогтолцооны үндэс суурь болсон үнд зүйлсийг дахин эргэцүүлэн бодосоо гэж хүсвэз.